За яагаад эрчүүдийн төрөө улчхаа томордог, ямар шинж тэмдгүүд илэрдэг, мөн ямар эмчилгээ хийгддэг талаар ярина. За намайг Мусаад гэдэг урлагийн бэлтгэлийн эмч. За тэгэхээр төрөө улчхаа томрол нь бол эрчүүдэд хамгийн илүү тохиолдлого асуудлуудын нэг. Нийт 60 настай эрчүүдийн 70 орчим хувь, 70 настай эрчүүдийн 80 орчим хувьд бол төрөө улчхаа томрол үүсдэг гэж үздэг. За төрөө улчхаа томрлын үед бол эсийн тоо хит олшроод хоорондоо нийлэн зангилаа үүсдэг. Энэ зангилаа нь болохоор шийдэх сүвийг дарснаар шийхэд зовирлох шинж тэмдгүүд үүдэг. Төрөө улчхаан томрлын үеийн шинж тэмдгүүдийн болохоор ихэд нь шээсний сүвийг нарийсгаснаар илрэх шинж тэмдгүүд, хоёрдугаарт нь болохоор давсганы талаас илрэх шинж тэмдгүүд гэж ерөнхийд нь бол хоёр ангилж болно. За тэгэхээр давсагтай холбоотойгоор гинт шээс үрэх, шээс ойр үрэх, шүн босч олон дахин бийцэх шинж тэмдгүүд бол илэрдэг. Харин шээсний сүвийг нарийсгаснаар дөлүүлж үйцэх, шээс тасалдах, шээсний хурд хүч багасгах зовирууд бол илэрдэг. Төрөө улчхаан томролтой хүн бүрт бол зовир илрээд байдаггүй. Ихэнхдээ бол 40 насны сүүлээр зовир эхлээд насаа их тусан бол эдгээр зовирууд нь бол улам тод болдог байгаа. Төрөө улчхаан ямар нэгэн байдлаар зовир илэрч байгаа тохиолдолд хамгийн түрүүнд эго шинжилгээг бол хийлгэж шалгуулах шаардлагатай байдаг. Мэдээж шинж тэмдэг бага илэрч байгаа тохиолдолд гэрийн нөхцөл бол доор харах хэмжээндээ авч болно. Үүнд болохоор нэгдүгээр унтахаас өмнө кофе, алкогол, эсгэлэн ундаа зэргийг хэрэглэхээс зайлсхий. Эдгээр шинүүд маань давсгийг цочроогоод шөнө олон дахин бийцүүлээд идэг. За хоёрдугаарт бол бийцсэд дуусны дараагаар сууж дахин бийцэх. Ангиснаар болохоор бага арцгийн булчингуу суулгаж давсаг бол шээсийг бүрэн гадагшуул. Давсаг ямар ч шээсний үлдэгдэлгүй байснаар болохоор шөнө босч бийцэх зовир бол багасдаг байгаа. За давсаг шээсгүй байх нь ямар ач холбогдолтой талаар видеоны төгсгөл тайлбарлаа. Гуравдугаарт мэдээж эмийн эмчилгээ. За төрөө улчхаан томролт бол хэд хэдэн төрлийн эмийн эмчилгээ хийдэг байгаа. Хамгийн сайн мэддэг нь бол тамсол, омик зэрэг юмнууд гэдэг. Эдгээр эмнүүд нь бол төрөө улчхаан гөлгөр булчинг сулснаар шээсний сүмийг тэлж өгдөг. Ангиснаар болохоор давсаг шээсээ гадагшлуулахад ямар нэгэн саадгүй болж давсаг бүрэн сулгадаг байгаа. Эдгээр эмнүүд мэдээж гаж нөлөөтэй. Хамгийн түгээмэл илэрдэг гаж нөлөө бол толгой өвдөх, толгой эрэх зөв 5-аас 15% хүмүүст бол тохиолддог. За хоёрдугаарт бол retrograde evocation гэж нэрлэдэг. Энэ ямар учиртай вэ гэхээр дур тавих үед үрийн шивний сүгээр гадагшлах, эсрэг тал руугаа сүргэж урсаад давсаг руу орох үзэгдэл. Ингэснээр болохоор дур тавих үед бол үрийн шивнэхгүй хоосон байна гэсэн. За дараагийн өргөн эхлэдэг нүд бол тусдаар фенастерид гэдэг. За фенастерид имийг болохоор ус шилжүүлэн сулгасан хүмүүс баг тунгаар бол хаалгааны дараа л хэрэгэлдэг. Эдгээр юмнууд нь болохоор тестостерон давраас дигидротестостерон даваа болон хуурах процессыг бол саатуулдаг. Ингэснээр төрөө улчхаан ооширж байгаа эсвд бол зогсдог. Тэр төрөө улчхаан томрол зогсдог. Гэхдээ үр дүн бол нэлээд удаан хугацаа хэрэглэсний дараа бол гарч ирдэг. Энэ юмнуудын гаж нөлөө нь болохоор тестостерон, дигидротестостерон даврыг болохоор багасгаснаар бэлгийн сулрал үүсэх, сэтгэл санаа хямрах зэрэг гаж нөлөөнд байдаг. Мэдээж ургамлын гаралтай юмуд бол маш олон төрөл байдаг. Үүний талаар болохоор дараагийн видеонд бид нэр танилцуулбалаа. За хамгийн сүүлд бол мэдээж мэслийн эмчилгээ. Мэслийн эмчилгээнд орох шаардлагатай заалтууд гэж байгаа. Үүнд бол нэгдүгээр шээс хаагд, хоёрдугаар төрөө улчхаан томрлоос үүдэлтэй бөөр шээсний замын олон дахин дагсан халдвар. За бөөр шээсний замын халдвар хэрхэн үүсдэг вэ гэхээр төрөө улчхаан томрлын үед бол шээс гадагшлуулах зам саатдаг. Бийцсний дараа давсгийн тодорхой хэмжээний шээс үлддэг. Ингэж үлдсэн шээсэнд болохоор ням бактери үржиж оршсноор бөөр шээсний замыг өргөсүүлэх нөлөө үзүүлдэг. За үүнийг бол өөрөөр төсөөлөд үзэхэд 100 пластик усны савн дотор бийцсаад халуун наран тавьчихаар хэсэг хугацааны дараа их бохоо өнөр ордог. Яг үүнтэй адилхан процесс хүний бие дотор явагддаг гэсэн. За 3 дугаар тал давсганы чулуу. За төрөө улчхаан томролтой хүмүүсийн 10 орчим хувьд бол давсганы чулуу бол хавсаж тохиолддог. За тэгэхээр төрөө улчхаан томролын үед бол давсаг бүрэн сулрахгүй шээс үлдснээр болохоор шээсний минералууд хоорондоо талсчаад чулуу болж өөрдөг. Төрөө улчхаан дурангийн бяц засал хэрхэн хийгдэх талаас сонирхол доорх линкээр миний YouTube-д байрлуулсан видеоноос сонирхоорой. За асуулт байвал комент зөвтүүлтэйгээрэй.